Юуна би захирлаас нэг хальт юу явах гэж шүү за. Лайв хийх гэж шүү за. За сайн байцгаана уу. Миний Facebook найзуудаа бид нар Жиммагийн хамт олон маань өчигдөр Хонконгоор кофе уугаад тэгээд онгоцонд бараг 10 минут явсан. Тэгээд бид нар өнөөдөр болохоор Чэжүүд ирсэн. Чэжүүгийн юм үзэсгэлэнт далайн эрэг дээр ирсэн байна. Тэгээд өнөөдөр жоохон салхи ихтэй байна. Тэгээд салхи ихтэй байгаа ч гэсэн манай компани маань ерөнхийлөгч бас бид бүхний хүндэтгээ Сөүлээс ирсэн байгаа. Тийм болохоор би бас ерөнхийлөгчтэйгээ гоё мэд мэдээд тэгээ би бас хэдэн асуулт асуумаар санагдсан. 안녕하세요. 제가 이거 마이크 би сайн байна уу гэж мэдээ. Тэгээд 우리 페이스북 친구들이 얼마 잘 안 되는데 그래도 좀 우리 대표님이 계셔서 안녕하세요. 반갑습니다. 자, 고맙습니다. баяртай гэдэг. За манай компани Жимма Монгол компани ажилтан гайхалтай орчуулдаг юм гоё бүсгүй хамт байгаа. За тэгээд би өнөөдөр нөгөө ер нь бол ерөнхий захирал маань байгаа учраас би нэг хэд хэдэн жоохон ганц хоёр сонирхсан асуултаа асуумаар санагдсан. 대표님이 오늘 여행에 참석해 주신 관계로 해서 개인적으로도 궁금해하는 몇 가지 질문만 드리겠다고 합니다. ямар ч өнөөдөр ямар миний одоо бас хэлмээр байгаа зүйл болохоор бид нарыг одоо ингээ олон монголчуудыг тийм ээ нэгдүгээрт бас санхүүгийн одоо ийм эрх чөлөөнд хүрэж байгаа. Нөгөө талаар эрүүл мэндийн талаар эмгүүгээр эрүүл амьдрахад маш их одоо тусалж байгааг баярлалаа гэж хэлмээр байгаа. 처음으로 이제 정말 몽골인들 위해서 이제 우리가 경제적인 자유를 얻을 수 있고 그리고 건강하게 제일 오래오래 살 수 있게끔 이제 해주신 대표님께 너무 감사드린다고. 네, 아무튼 다들 건강해야 됩니다. 내래 이루어질 것 같을 때 홍보. 그래야지 뭐든지 할 수 있어요. 네, 이루어질 때가 홍, 우리가 고슬자였다 모르지 홍보를 받아치셔야 돼요. 우리 다 같이 건강해야지 이런 데도 올 수 있는 겁니다. 홍보를 이루어져야지 бид нар бүгдээ ийм сайхан аяллыг гэсэн цаашдаа улам олныг үргэлжлүүлээд хийх боломжтой болно. 다들 항상 건강하세요. Та бүхэн маань үргэлж эрүүл их байгаарай. Бити өвдөөрэй. 네, 감사합니다. 제가 질문 하나 두 개 있는데 제가 한국에서 би тэгээ нөгөө Солонгост амьдраад одоо нэг бараг 6 жил болж байгаа. Тэгээ Солонгос хүмүүс болохоор нэгдүгээрт маш залуухан одоо овргүй байдаг. Тэр яагаад тэгдэм болоо? 한국 분들은 너무 이제 지금 나이보다 너무 젊어 보이신데 그 비결이 그래요? 뭘까요? 모르겠어요. 우리 대표님의 비밀이 어떻게 만에 자글린데 넣었으니인데 잘 봐주셔가지고 고맙습니다. 대표님이 젊어 보이시는 비결이라도 있으면 대표님만의 비결이야. 스트레스 안 받는 거죠? За хүн ер нь залуу байгаад хамгийн гол юм нь стрессгүй байх юм аа. Стрессээс хол ангид байх хэрэгтэй юм аа. бас нөгөө би ингэж боддог. Солонгос хүмүүсийн нөгөө дундаж наслт урт байдаг. Монгол хүмүүсийн дундаж наслт бол бас яг үннийг хэлгээ жоохон богино байгаа. Тэгээд тэр талаар би чин сэтгэлээс хариулт өгөөсэй гэж би хүсэж байгаамаа. 한국 분들의 평균 나이가 몽골 분들 평균 나이보다 좀 많으시잖아요. 그거에 대해서 이제 비결이 있다면 어떤 비결이 있는지에 대해서 이제 진심으로 이제 얘기해. 일단 다들 잘 먹어야 돼요. 요요나스에 들어온 다 бүхэн маш сайн хооллдог байх хэрэгтэй. 이제 식단 조절을 좀 하셔야 돼요. мэдээж хоолно гэдээ хамаагүй хийх хийхгүй. 그리고 мэдээж 다 이때가 같이 хоол хүнсэндээ маш их анхаарах хэрэгтэй. 야채들을 많이 먹어야 За 돼요. тэгээд хамгийн гол зүйлтэй ногоо маш сайн идэх хэрэгтэй юм шүү. 이 비만이 모든 병에 아주 안 좋습니다. хүний өвчлөлийн хамгийн гол шалтгаан нь ер нь тархалт гэдэг зүйлээс үүсдэг байгаа. 그러니까 우리 어영사나도 야채를 많이 먹어야 돼요. За тэгэхээр манай ингээд ер нь жин ихтэй байгаа тий жингийн илүүдэлтэй байгаа хүмүүс маань жингийн илүүдлээсээ салахын тулд маш сайн ногоо идэх. 그래서 식사 습관을 좀 바꿔야 돼요. Тийм болохоор одоо хоолныхоо юу идэж уух юм дээр маш сайн анхаарал арай өөрчлөе. Тэгээ бүхэл мах идэж байгаа бол ногоог бас нэмж иддэг болох хэрэгтэй тий. 식단만 먹는 것만 조절이 되면 언제든지 살을 뺄 수가 있어요. хоол идж байгаа хоол хүнсээс хүн зохицуулаад идэхэд бид нар жингийн илүүдэл гэдэг юмд өртөхгүй жингийн илүүдэл өртөхгүй байна гэдэг маань өртөхгүй. 굶는다고 되는 건 아니에요. мэдээж жингийн хасан гэдэг нь нөө нэг учир зүггүй тэгээ хоолоо сойхыг юусэн хэлээгүй маа. 예, 그러니까는
고기나 이런 것도 좋지만 야채들이 이런 거를 많이 드셔야 돼요. Мэдээж мах тийм үү өөрөгийн юмнууд бидний бие хэрэгтэй. Тэгтээ махны ажгаар заавал ногоог маш сайн илүү ихээр хэрэглэх хэрэгтэй. 네. 그러면 얼마든지 살 뺄 수 있어요. Тэгэхээр хүн маш хурдан хугацаанд жингийн илүүдэхгүй болох боломжтой юм аа. 저 6kg 빠졌어요. 그렇네요. 엄청 젊어졌어요. Би бол ерөөсөө ногооны хэрэглээгээ нэмээд 6 кг хайцсан байгаа яг одоогоор. 한 끼는 잘 먹습니다. Тэгэхээр мэдээж яг нэг өдрийн хоол, оройн хоол, одоо өглөөний хоол гэдэг хоолнуудаа бол яг цаг хугацаанд маш сайн. 근데 저녁 때는 쌀, 탄수화물이라 그러는데 쌀, 감자 이런 걸 잘 안 За 먹습니다. тэгэхээр оройн цагаар бол бид нар хэрэглэхгүй хоол хүнсэнд юу байдаг гэхээр нүүрс урсаа агуулгаддаг. Одоо гурилан бүтээгдэхүүн 굉장히 적게 먹습니다. хүмүүс гэдэг эднэрийг бол маш багаар хэрэглэх хэрэгтэй юм аа. орой. 그리고 아침은 되도록 뭐 계란 후라이를 한 2개를 해 먹는다든지 Тэгээд нөгөө өглөөний цайгаа бол хөнгөн бөгөөд бас нөгөө тэжээлдэг байх хэрэгтэй. Тэгэхээр шарсан өндөр 2 ширхэг идэх юм уу. 그렇게 해서 제가 살이 좀 빠졌어요. Тэгэж идж байгаа хоол хүнсэндээ арай илүү өөр ингээд анхаарал хандуулж бид нар илүү турх андаа хурдан жингээ хасах боломжтой юм аа. 살이 빠지니까 가장 좋은 게 제가 80kg가 넘었었는데 이게 네, 80kg가 넘었었는데 일단 관절이 좋아져요. За тэр хүн жингийн илүүдлээс үүлдээд хамгийн түрүүнд өгч байгаа юм нь юу вэ гэхээр үе мөчний одоо нөгөө жингийн хитэрснээс болоод үе мөч өвдөх асуудалтай 그럼 몸무게가 줄어들다 보니까 걷는 게 굉장히 жингийн 편해졌어요. хасаад ирэхээр нөгөө нэг бидний үе мөчөнд өгж байгаа ачаал багасаад ирдэг болохоор маш 제가 хөнгөн болдог. 83kg, 84kg까지 이렇게 나가다가 지금 한 75kg 정도 나가요. ерөнхийдөө 83 илээс 75 ил хүртэл ингээд жингээ хассан байгаа юм байна. 이게 안 아픈 거예요. Тэгэхээр миний үе мөч өвдөх нь ингээд хамаагүй багассан. Алхаад явах гэсэн хөнгөн 그리고 болсон. 걷는 게 굉장히 가벼워지고. Алхаа гიშгэнд ер нь үе мөчөнд ирэх ачаал маш сайн буурч өгөх юм байна. 네, 그렇습니다. 예, 그리고 아침부터 찜마 뭐부터 먹고 일어나자마자 우리 찜마 좋은 제품들이 많잖아요. 그래서 뭐부터 저는 MSM은 항상 먹습니다. За тэгэхээр захирал маань үе мөчөө одоо ингээд бидний нас ингээд он жилд өнгөрөх тусам ихсэж байгаа тийм. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар MSM-ийг ууж хэрэглэх хэрэгтэй. Үе мөчний тижээлээ сайн маш сайн хэрэглэх 그리고 хэрэгтэй юм. 이어가든 그거는 꼭 먹습니다. За Inner Garden чи юу илээ бүгдээрээ мэдэн тийм ашигтай бактерийг маш сайн хэрэглэх хэрэгтэй. 비타민. За тэгээд витамин буюу С витамин байгаа тийм. 꾸준히 먹습니다. За 제가 С витамин бол дархлаа дэмжих зорилттой байдаг болохоор бид нар C контролыг айгууг сайн хэрэгэлдэг байгаа. Энийг ерөөсөө таслахгүй хэрэглэх хэрэгтэй. 장이 좋아져야 돼요. За мэдээж бидний 장이 гидсний 좋아져요. ашигтай бактери сайн болох. 장이 좋아지면 모든 병이 굉장히 좋아집니다. Тэгэхээр гидсний ашигтай бактери ихсэх тусам бид нар эрүүл болох магадлал маш өндөр болж ирж байгаа. Өвчнөд нэрвэгдэх боломжууд нь ингээд хөнөгдөж гэсэн үг юм аа. 네, 그렇습니다. 사이빙 거니까 다 이거 өгдөө서 찜마게 양 бүтээгдэхүүн юу хэрэгэлдэг вэ гэж асуусан байгаа. Би одоо хамгийн сүүлийн асуултаа асуух гэж байгаа юм тий. Тэр нь болохоор юу гэхээр манай Монгол эрэгтэйчүүдийн маань арс ер нь нөгөө нэг нар салхитай ингээд нөгөө цаг агарын одоо ширүүн нөхцлөөс болоод бас эмэгтэйчүүд биднээс илүү арай жоохон эрт өглөх байдаг. Тийм болохоор би эрэгтэйчүүдийн арсыг сайжруулмаар байгаа Монгол эрэгтэйчүүдийн арсыг тэгээд та яаж юу зөвлөх вэ? 대표님 피부가 너무 좋으신데 몽골 남성분들은 이제 환경이라든지 이런 먹는 것도 문제가 있지만 이제 피부가 너무 거칠고 그리고 많이 빨리 늙는 편인데 그 비결을 한번 얘기해 주셨으면 합니다. 어떻게 해야 너무 피부가 좋은 좋아질 건지. 피부를 가질 수 있는 일단 장이 좋아져야 돼요. За тэгэхээр хүний арьс бас маш гоё толгор болж байна гэдэг маань ерөөсөө түрүүний хэлсэн. Гидсний, бүдүүн гидсний ашигтай бактери маш сайн байх хэрэгтэй юм аа. 그리고 저는 뭐 멀티에센스 앰플을 주로 그걸 Тэгэхээр 바릅니다. гол сайхны бүтээгдэхүүн дундаа бидний хамгийн сайн мэддэг мөлт эссенс ампул 5X-ийг бол өдөр тутамдаа байнга хэрэгжилж байгаа гэсэн үг 네, тийм. 그 두 가지만 해도 굉장히 좋아집니다. За тэгэхээр бүгдээрээ арьсныхаа толгор байдлаа эрүүл арьстай болоо гэж хамгийн түрүүнд бидний хэрэглэх нь ашигтай бактери хэрэглэх нь гол сайхны бүтээгдэхүүнээ дэмжиж гэх юм бол гаднаас нь эссенс ампулаа хэрэглэж өгөх нь өдөр тутамдаа. Тийм жемагийн. 네. 예, 감사합니다. 이거 좋은데 이 매물 구입된 조금 받아야 되는데 되게 자기가 따라 돌아가 너무 그렇고 이거 좋은데도 있어요. 그리고 질문 많이 대답해 주셔서 네네. 감사합니다. 몽골 분들을 위해서 요번에 디톡 프로그램 때문에 건강식품 몇 가지만 더 들어가면 디톡 프로그램을 자체적으로 돌릴 수 있습니다. За тэгэхээр монголчуудаа зориулсан Ajama компани маань удахгүй бас нөгөө нэг
детокс буюу тийм үү тураах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдэд нийлүүлэх байгаа. Тэгэхээр Монгол хүн бүр маань эрүүл байгаасэ гэдэг энэ бүтээгдэхүүнийг нийлүүлэх байгаа шүү. Та бүх маань өөрийнхөө болоод 그래서 өрөөл 한 네 가지 정도만 더 들어오면 될 것 За 같아요. тэгэхээр нөгөө бид нар 3 өдрийн гайхамшиг гэж нэрлэдэг тийм. 보게 되면 зөвшөөрөл авсан бүтээгдэхүүнүүд байгаа. 여기도 이제 몽골에서도 1박 2일 프로그램을 돌릴 겁니다. За тэгээд тэрэн дээр нэмэлтээр 4 бүтээгдэхүүнийхээ зөвшөөрлийг авчих юм бол бид нар тогтмол нөгөө Солонгост явагддаг нэг шөнө 2 өдрийн сургалт яваад байдаг. 원래는 Энийгээ бид нар бас хэрэгжүүлэх болно. 원래는 2박 3일이 가장 좋습니다. За тэгэхээр Монголд бас ер нь 2 шөнө 3 өдрийн хөтөлбөр гэж явдаг гинэ. 그래서 2박 3일 디톡 프로그램, 다이어트 프로그램을 몽골에서 이제 돌릴 수 яг 있습니다. үндсэн журмаараа 2 шөнө 3 өдрийн детокс тураах үйлчилгээтэй бүтээгдэхүүний сургалт болоод тийм үү бид нар өөрсдөө эрүүлжих энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Тэгээд хэрэгжүүлтлээ бид нар тэр зөвшөөрлүүдээ цаашдаа авах нь. Тэгэхээр та бүх маань өөрсдөө хэрэглээд өөрсдөө үлгэр дуурайл үзүүлээд бусдын эрүүл мэндэд гэсэн илүү их анхаараарай гэж хэлээ. 한 5월달 정도부터 5월달, 6월달부터 이제 제품들 그 허가 받는 거를 이제 본격적으로 또 시작할 겁니다. За тэгэхээр Жама Монгол компани маань цаашдаа 5-6 сараас эхлүүлээд ер нь бол ойролцоогоор гэж байгаа шүү. 5-6 сараас эхлүүлээд дутуу байгаа бүтээгдэхүүнүүдээр зөвшөөрлөө хөөцөлдөх болно. 다들 이제 저같이 될 수 있어요. Бүгдээрээ эрүүлж болно. бүгдээрээ надчиг болж болно гэдэг гэж штэ тий. Тэгээ баярлалаа 감사합니다. 수고하셨습니다. Тэгээ баярлалаа. Би одоо эргүүлээд тахыг хэдүүлээ ингээ би таатай бай харуулдаг байлаа. Тэгээ манай гоё Жимагийн хамт олонныхаа хамт олон одоо олуулаа ингээд бид нар хэдүүлээ явж байгаа манайхаа. Тийм 40-өлөө явж байгаа. Тэгээд Чэжүүгийн 40 гаруй тий ингээд Чэжүүгийн ийм гоё үзэсгэлэн 70 ирэг дээр байна. Бид нар тий ингээд маш гоё одоо хамт олноороо тий бидний хамт олны дараа бол тий бидний одоо гэр бүл үр хүүхэд байж байдаг, найз нөхөд байж байдаг. Тэгээ ингэснээрээ бид нар ер нь бол эмгүүгээр эрүүл амьдарч эмгүүгээр эрүүл тэгээд урт наслах яг энэ одоо зүйл дээр бидний хамгийн гол одоо анхаарал байж байгаа юм аа. Тэгээд та бүхэн надтай хамт байсанд баярлалаа. Бас үргэлж хамт байдагт баярлалаа. Тэгээд Солонгосын Чэжүүгийн 70 ирэг дээрээс ийм гоё номин зэхэр 70 ирэг дээрээс та бүхэн өнөөдөр нэгэн жоохон салхитай байна. Тэгээд салхитай байна. Тэгээд ямар ч байсан та бүхэн маань гоё ингээд нөгөө салхины чимээний дундаас ч гэсэн микрофоны одоо гоё одоо микроноор дамжуулаад бид нар ярьсан энэ гоё зүйлээс анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд та бүхэндээ Жима компани ерөнхийлөгч бас та бүхэндээ шууд одоо өөрийнхөө тэр арьс арчилгаа болоод эрүүл залуу байдаг нууцаасаа ярих тэр боломжийг бас энэ өдөр гарсанд би бас баяртай байна. Тэгээ баярлалаа. Амжилт хүсье, сайн сайхныг хүсье. Баярлалаа.